Би Монгол Улсын иргэн ойд байна. Намайг Саранчлан гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд 25 хүнтэй байгууллага тутам нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах ёстой гэсэн заалт байна. 25-1 гэдэг зарчим бол миний амьдралд одоо яг тусгалаа олох гэж бол маш их замыг туулсан. Одоо байгаа нийгэмд таарахгүй байгаа, зохицохгүй байгаа олон асуудлуудыг өөрчлөхийн тулд дуурах ёстой. Бидний дуу хоолой тэмч олон одоо газар яг тэр шийдвэр бодлого хөтөлбөртөө хүрэхгүй ингэж үзэж байна. Энэ хүмүүсийг сонгогч гэж үзэж байсан тохиолдол бүр ч их бага санагддаг. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй олон нийт гэж би бол хэлмээр. Тэгэхээр эдгээр сонгогч нар мөн сонголт хийх хэрэгтэй. Сонголтын дуу хоолойгоо бас хүргэх ёстой. Бүхэлдээ бол сонгогч мөн сонгогдох ч ирэх байгаа, сонгох ч ирэх байгаа. Та энэ сэдвээр бидэнтэй ярилцахад бэлэн үү? Танд энэ сэдвээр бидэнтэй ярилцах сонирхол байна уу?